Тэгэхээр энэ санхүүгийн хоршоонд малчид маань нэгдэх юм бол нэгдээд ченжийг харж одоо өөрийнхөө малын ашиг шимийг зарах биш, өөрсдөө нэгдэж санхүүгийн хоршоондоо бүтээгдэхүүнээ зарж бүтээгдэхүүнээрээ дамжуулаад магадгүй одоо 200 малчин өрөх нийлээ санхүүгийн хоршоо боллоо гэхэд 200 малчны малын одоо сайлсууг хурааж аваад тэр хоршоон дээрээ жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлээд бяцлаг үйлдвэрлэдэг ч юм уу те тухайлсан Увсан аймгийн одоо 100% сумын нэрийн брендийн бяцлагч гэдэг юм уу ийм бяцлаг гарах боломж бүрдэн ноос ноолороо зарах гэж ченж хизээ ирэх бол гэж хүлээх биш өөртөө ноолроо бэлтгээд ноолрын үйлдвэртээ шууд гэрээ байгуулад санхүүгийн оршоогоороо гэрээ байгуулад ийм ноос ноолрын үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэгч болох ийм боломж бүрдэн. За махаа бас бид нар мал махаа ирж байгаа бас ченжүүдэд зарах биш одоо махны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй санхүүгийн оршоогоороо гэрээ байгуулад жилийн турш одоо бэлтгэн нийлүүлэх ресторанууд гэх мэтлэн тийм ийм бизнесийн үйл ажиллагаа явуулдаг мах хэрэглэдэг байгууллагууд жилийн дөрвөн улирал тасралтгүй одоо бэлтгэн нийлүүлэлтийг хангадаг ийм бас бизнесийн үйл ажиллагааг явуулах ийм боломж бүрдэн. За хаягдаад байгаа арьс ширийгээ боловсруулж одоо нэхий эдлүүдийг үйлдвэрлэх гэх мэтлэн ийм давуу байдлууд бий болно. Тэгээ санхүүгийн зохицуулах хоршоо нь бол малчид хоорондоо иргэд хоорондоо нэгдэж гишүүн болж байгаа. Тэгээ гишүүдтэй үйлчлэх байгууллага гэдэг агуулгаараа олон улсын санхүүгийн оршоонд байдаг бас нэг ийм асуудлыг оруулж ирж өгсөн зүйл нь бол энэ бичил одоо банкны үйл ажиллагааг явуулах эрхийг бас бий болгож байгаа. Төлбөр тооцоо хийх боломж бий болно. Аль одоо айлын уулын мухарт те уулын амд үйлчж байгаа хаварчж байгаа айл малчин өрх санхүүгийн одоо үйлчлэгээнээс хол байдаг. Тэгвэл санхүүгийн хоршооныхын гишүүд нь очсноор энэ санхүүгийн үйлчлэгийг авах төлбөр тооцоогоо хийх зам үн түнчлэн гишүүн малчны хувьд бол хүүхэд нь оюутан болоо явахтай холбоотойгоо сургалтын одоо төлбөр төлөх ийм зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд өмнө нь яадаг вэ гэхээр зэрэг малаа одоо малынхаа тооллогын бичгээ аваачаад холбогдох өөрийнхөө сум дээрээ очиод банкн дээр очиж өгөөд баталгаанд хамрагдаад зээл аваад одоо хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өгдөг байсан бол энэ удаа бол санхүүгийн оршоонд нэгдэж гишүүн болсноороо санхүүгийн оршооноосоо хүү багтаа зээл авах хэрэгцээтэй үедээ зээлээ авах хэрэгцээтэй үедээ жижиг бичил үйлчлэгээ явуулах юм бол бас санхүүгийнхээ оршооноосоо бага хүүтэй зээл авах ийм нөхцөл боломж бүрдэж байгаа. Тэгээ санхүүгийн хоршоо нь бол ашигын бус үйл ажиллагаа явуулдаг, гишүүдтэй үйлчлдэг гэдэг агуулгаараа ашигын татвараасаа бол чөлөөлөгдөнө. Дээрээс нь хөдөө орон нутагт одоо амьдран суугаа малчтад илүү их хэрэгтэй гэдэг байгаа зүйл нь бол малчтын гаргаж байгаа бэлтгэн нийлүүлж байгаа энэ түүх үедүүд бүгдээрээ нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөгддөг. Тэр агуулгаараа бас нэмэгдсэн үртгийн албан татвараас давхар чөлөөлөгддөг. Үндсэн дээр татваргүйгээр хөдөө орон нутагт нэгдэж нийлж одоо санхүүгийн оршоонд нэгдснээрээ татваргүйгээр өөрийнхөө амжиргаагаа дээшлүүлэх ийм боломж бүрдсэн ийм хууль болж байгаа гэдгээрээ давуу талтай гэж хэлж байна.